Монгол улсын төсвийн орлогын ихэнх хувийг уул уурхай салбар бүрдүүлдэг. Тэр дундаа нүүрсний борлуулалтаас орж иж буй орлого дангаараа 28%-ийг эзэлж байна. Харин нүүрс борлуулалтыг дагсан нэг том бизнес бол нүүрс тээвэрлэг. Гэвч хүссэн хямдгаач нүүрс тээвэрлэлт хийх боломж хомс байдаг. За учир нь бүх зүйл тогтоосон тоо хэмжээ зөвшөөрлөлттэй. За үүнд л хамаг учир шалтгаан байгаа юм а. За нэг үгээр хэлбэл зөвшөөрөл олох мэргэдлэр халаасаа түнтэлэх гэсэн зорилготой албан тушаалтнууд хэрхэн дураараа ашиглаж албан тушаалын байдлаа уруулан ашиглаж байсан талаарх шүүгээр шийдвэрлэгдсэн нэгэн хэргийг энэ удаад онцоллоо. Монгол Улсын аливаа тэмцэх газар нь нүүрсний их тодтолтой хэргийг сошиал орчинд гарснаар шалгаад байгаа хэрэг биш. Энийг бол бид өмнө шалгаж ирсэн. Нүүрсний их тодтолтой хэрэг дээр маш олон төрлийн арга байдлаар үүдэлдэгдсэн байдаг. (2017) онд зөөлөн уд логистик компани захирал Бэгч нь бүгд найрамдах хятад ард улсаас ачаа тээврийн машинууд оруулж ирсэн бөгөөд нүүрс тээврийн зөвшөөрөл гаргуулж чадахгүй байгаа учраас эрх мэдэл бүхий хүнд нь хахуул өгөөд авах арга байна уу гэх мэтээр сургалж байсан тухай мэдээллийг авилгатай тэмцэх газрын мөрдөгч олзсон байлаа. Зөөлөн уд логистик компани захирал Бэн Эрдэнэс тээвэр нэгдэл компани захирал Хэгчтэй танил найз нөхдийн холбоотой. Харин Хэгч нь автотээврийн үндэсний төвийн тээвэр төсвөлтийн хэлтсийн даргатай холбоотой учраас Хэгээр дамжуулан хахуул өгөөд зөвшөөрөл авах боломж байгааг олж мэджээ. Аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтүүдийг тухайн тодорхой хэмжээний цаг хугацаанд авдаг байтал өөрсөнд ашигтай байдлаар өөрчлөх заавал танилын хүрээгээр шийдвэрлэгддэг юм шиг эсвэл хэн нэгний ашиг сонирхлын үүднээс юм уу хэн нэг нь хахуул өгж шийдвэрлэдэг ч юм уу ийм өдрөө төвхтэй байдлыг харуулж ирсэн. Эрдэнэс тээвэр нэгдэл компани захирал Хэтэй харилцаа холбоотой байсан албан тушаалтан бол автотээврийн үндэсний төвийн тээврийн зохицуулалтын хэлтсийн дарга Бэгч байлаа. Захирал Хэ албан тушаалтан Б нар нь өмнө нь мөн л С зөвшөөрлийн асуудлаар уулзаж ажил хэргийн хувьд танилуд байсан гэдгийг мөрдөгч илрүүлсэн байна. Энэ С зөвшөөрөл нь автотээврийн үндэсний төвөөс олгогддог байсан асуудал дээр албан тушаалын байдлыг ашиглаж улсаас үн тогтоосон хэлбэрийг бусад байдлаар үнийг нэмэгдүүлж бусдад худалдан борлуулсан аж ахуйн нэгж иргэдээс хахуул авсан асуудлыг шалгаж тогтоосон байдгийг. Зөөлөн уд логистик компани захирал Бэн өөрийн хүсэлтэд хүрч Хэгчээр дамжуулан зөвшөөрөл авах үйл хэрэгтэй эргэлт туцалтгүй орсон. Тэрээр 100 гаруй зөвшөөрөл хүсжээ. 2017 онд автотээврийн үндэсний төвөөс С зөвшөөрлийг ямар компанид хэдэн ширхэг болгосон, ямар учраас бусад компанид олгоогүй зэрэг мэдээлэл хаалттай байжээ. С зөвшөөрлийг авах хүсэлтэй компаниуд зохих журмын дагуу материалаа бүрдүүлэн өгч шалгуулсны үндсэн дээр олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл нь баталгаажих ёстой. Гэтэл автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Бэн материал нь бүрдээгүй байхад зөвшөөрөл хүсэж байгаа компанийн автомашинуудын мэдээллийг бүртгэлд оруулж дутуу материалуудыг нь дараа нь бүрдүүлж авах байдлаар нэр бүхий хэд хэдэн компаниудад зөвшөөрөл олгосон байдаг. Ингээд автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Бэн 2017 оны 8 дугаар сараас 2017 оны 11 дугаар сарын хооронд захирал Хэгээр дамжуулан нийт 57 сая 500 мянган төгрөгийн хахуулыг авч байгаа нь баримтжуулагдаж байв. Харин Эрдэнэс тээвэр нэгдэл компани захирал Хэн бусдад хахуул зуушсныхаа хариуд
хахуул өгөгч Зөөлөн од логистик компани захирлаас 5 сая төгрөгийн хавуулыг авч байлаа. 100 машины бүртгэл автоматар хийгдчихэд байгаа. 80 машиных нь хавуулыг өгөөд байгаа. 20 машин нь ямар нэгэн мөнгө төлбөр хийгдэхгүй байгаа. Энэ нь юу гэхээр хоорондын харилцаагаар төлөгдөж байгаа жишээ нь. Энэ нь бас хавуулын химик шинжийн хэлбэр юм аа. Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хилцээний дарга Б-гийн үйлдэл үүгээр дууссан. Тэр мөн л өөр нэгэн компанид 200 гаруй сий зөвшөөрөл гаргуулж өгөхийн тулд хахуул авч байгааг нь мөрдөгч баримтжуулж байлаа. Тухайн компани нь Hero Yesvin гэх бүгд найрамдах хятад ард улсын иргэний мэдлийн компани байсан. Автотээврийн үндэсний төвийн сий зөвшөөрөл олгодог эрх бүхий албан тушаалтан Б нь бүгд найрамдах хятад ард улсын иргэнтэй WeChat-аар холбогддог байлаа. Албан тушаалтан Б өөрийн хийх ёсгүй үйлдэлийг хийсний хариуд 150 мянган юан буюу тухайн үеийн ханшаар 56.7 сая төгрөгийн хахуулыг авахар тохиролцжээ. Энэ хэргийг илрүүлэн шалгахад хүндрэлтэй байсан асуудлууд нь юу гэхээр өгөгч тал буюу хахуул өгөгч тал их хэмжээний гадаад улсын валютыг бусдаар тээвэрлүүлэн банк ус санхүүгийн байгууллагыг ашиглан өгснөөр энэ гэмтрийг илрүүлэхэд бас их төвөгтэй эдрэтэ байдлыг гардаг байсан. Байна уу? Байна. Ах ажилд тавтай юу? Тавлагдаа дүүгийн ажил сайн уу? Сайн. Таны нөгөө юм хэлдэг та. Тийм үү. Хань шилтэй бол 376 тал байна өнөөдөр. Хань шүсэг сург байна уу? Ер нь дайжгүй өссөн шүү. Маргааш интернет өснө. Тийм үү. Маргааш яваад ч тийм үү? Тухайн мөнгийг бүгд найрамдах хятад ард улсаас бэлэн юанаар оруулж ирэн валютын ченжид хөргүүлсэн байсныг Б өөрийн биеэр очиж авч байгаа нь баримтжуулагдаж байлаа. Үдэ шалах нууц ажиллагаагаар гэмт хэрэг үйлдэгдсэн хангалттай баримтжуулагдсан тул гэмт этгээдүүдийг дайчлан баривчлах ажлын төлөвлөгөөг боловсрууллаа. Тэднийг нотлох баримтын хамтаар авилгатай тэмцэх газрын мөрдөгчөд дайчлан баримтжилсан юм. Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хилцээний дарга Б-д холбогдох эхний шүүгуурал 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны шүүхтээр болов. Шүүгээс түүнийг хахуул авсан гин буруутай тооцож нийтийн албан томилогдохыг 3 жилээр хасч 6 сая 500 мянган төгрөгөөр торох ял шийтгэв. Харин түүнд хахуул зуужилсан Эрдэнэс тээвэр нэгдэл туцаад компани гүйцэтгэх захирлгээд нийтийн албан томилогдохыг 2 жилээр хасч 3 сая төгрөгөөр торох ялаар тус шийтгэсэн байна.
Шинээр мөрдөгдөж эхэлсэн эрүүгийн хуулиар нийтийн албан тушаалтанд хахуул өгсөн аж ахуй нэмжид хариуцлага тооцсон анхны тохиолдол болсон юм. Тухайлбал зөөлөн од логистик компани олон улсын ачаад 100-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч 120 сая төгрөгөөр торгох ялаар тус шийдсэн байна. Энэ хэргийг Монгол улсын эрүүгийн хуулийн шинжилсэн найруулга болох 2017 оны 7 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн байгаа. Энэ хэрэг нь юугаар онцлог вэ гэхээр хуулийн этгээдийг анхудаага хариуцлага хүлээсгэсэн энэ хэргийн бас онцлог байгаа. Автотээврийн үндэсний төвийн тээвэр цэцүүлтийн хэлцээний дарга БЭМ бүгд найрамдах Хятад улсын иргэнээс 150 мянган юаны хахуул авч 200 шиг сэлшүүр долгосон үйлдэлтэй дараагийн эрүүгийн хэрэг Чингэлтэй дүүргийн эрүүг иргэн анхаа шатны шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр болсон. Бүгд найрамдах Хятад улсын иргэн Монгол улсад байгаагүй шалтгаанаар түүнд холбогдох үйлдэлийг хэрэгээс тусгаарласан. Харин тээвэр зохицуулалтын хэлцээний дарга БЭК гин бурууга сайн дураараа хүлээн зөвшөөрсөн учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг үйлдэлийг нь харгалзан нийтийн албан томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч торгохоор шийдвэрлсэн. Мөн хахуулын мөнгийг улсын орлого болгон шийдвэрлсэн байна. 2017 онд улс хооронд 33.1 сая тонн ачаа тээвэрлэгдсэн нь нүүрсний олборлолт сэргэж ашигт малтмалын экспортын гүйцэтгэл өссөнтэй холбоотойг автотээврийн статистик мэдээнд онцолж байжээ. Нүүрс тээвэрлэлтийн хэмжээ 2017 онд өмнөх жилүүдээс нэмэгдсэн нь олон улсын ачаа тээврийн сий зөвшөөрлийн хэрэгцээ шаардлага төдий хэмжээгээр эрэлттэй байсныг илтгэж байгаа юм. Тухайн үед улс хоорондын ачаа тээвэрт зонхлох ачаа нь уул уурхайн бүтээгдэхүүн ашигт малтмалын тээвэрлэлт байсан бөгөөд ханг, Ярантын бомб, Өмнөгов аймгийн Гашин сухад шивээ хөрөнгийн бомбтуудаар нүүрс тээвэрлэлтийн ажил эрчимтэй хийгдэж байлаа. Манай автотээврийн үндэсний төвийн удирдлага зарим холбоотой албан тушаалтнууд сий зөвшөөрлөлтөй холбоотой нэлээд хэл ам хэрэг төвд холбогдох эрсдэлд орох ийм нөхцөл байдлууд үүссэн байсан. Тээврийн үндэсний төв маань бол уурхайн олборлолт борлуулалтын ачаа хэрэглэлийн хэмжээг мэдхгүй тэрнтэй уялдуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх байсан. Төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоогоор шийдвэрлэгдэх, хүний оролцоогүйгээр програм хоорондоо тулгалт хийдэг байх, хил болон гайлын системд автоматар ордог байх, иймэрхүү нөхцөл байдлуудыг эцэслэн шийдвэрлэхдэггүй бол энэ төрлийн гэмт хэрэг дахин гарч болзошгүй байсан. Үүн дээр мэдээж мөрдөгчийн мэдээлэл очсон. Хэрэг зөрчлийн асуудлаар шалгагдсан асуудлаар авиралтай тэмцэх газраас тодорхой хэрэгүүд дээр нөхцөл байдал дээр анализ дүгнэлт хийгснээр дагуу урьдчилан сэргийлүүлэх ажлын хүрээнд тодорхой зөвлөмжүүд, саналуудыг дэвшүүлж биднэрт хүргэсэн. Авиралтай тэмцэх газраас сэжвшрэл олох үйл ажиллагаанд авилгын ашиг нөхцөлийн зөвлөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 3 удаагийн албан зөвлөмж үргэлжлүүлсэн. 3 удаагийн албан зөвлөмжөнд төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, аж ахуйн нэгжүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, ил тод байдлыг сайжруулах зорилгоор захин хэлбэр шийдвэрлэх үүргийг өгсөн. Тээвэр мэдээллийн нэгдсэн санг сайтар хөгжүүлэх ёстой гэдэг ийм дүгнэлт өгсөн. За энэний дагуу бол одоо энэ 19 оноос эхлээд үе шаттайгаар энэ мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх ажлууд хийгдсэн. Систем нь бол ерөнхийдөө нэвтрэх эрхийг бол манай байгууллагаас өгч байгаа. За өгөхдөө бол тодорхой шаардлагын дагуу бүртгэдэг. За ингээд нэвтрэх эрхээ авсны дараа аж ахуйн нэгж байгуулах нь өөрсдийнхөө тээврийн хэрэгсэл, чиргүүл, жолооч гэд мэдээллүүдийг оруулдаг. За энэ мэдээллүүдийг нь бол систем бусад бие даасан системүүдээс бол шаардлага гэж хэсгийг шалгаад явдаг. Ийм зарчим байна. Сэжвшрэл захин хэлбэр шийдснээр албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа уруулан ашиглах боломжгүй болсон. За мөн төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо сайжирсан. Аж ахуйн нэгжүүд хууль тогтоомж хэрэгжүүлэх, албаагчдын нийгмийн асуудалтай анхаарах, албаагчдыг одоо татвар нийгмийн даатгалд төлөвлөх, за мөн одоо жишээлбэл бусад аж ахуйн нэгжүүдийн урдуур орж дараал одоо зөрчиж сэжвшрэл олгох юм боломжгүй болсон юм даваа талууд үүссэн. Сүүлийн үед бол бид нар бас энэ ийм Монголтой хоршуулж хамтруулах ийм хөгжүүлэлтийн ажлуудыг хийсэн. Тээврийн нэгдсэн системд бол дур мэдэн системд бол өөрчлөлт оруулах. Өөрөөр хэлбэл энэ системийг хөтлж байгаа хилтэс буюу манай одоо ачаа тээврийн хилтэс дээр хөндлөнгийн нөлөө оруулахгүй байх энэ зарчмыг баталж хийсэн байна. За одоо ингээд засгийн газрын шийдвэр гарсантай холбогдуулаад эрдэнэс 5-7% сэдвэрлийн зөвшөөрлийг
ингээд тендерийн тээвэрлэх аж ахуй нэгжээ тендерээр сонгошол ороод нээлттэй ил тод хүний оролцоогүй цахим барилжаагаар захиалга өгөөд шалгаруулаад сийдвэрлэлийн бичгээ хэлж өгч байгаа. Аливаа бизнес эрхлэгчдэд шударга өрсөлдөх боломж Монгол улсад үргэлж нээлттэй байх ёстой. Тэр боломжийг нийтийн албан тушаалтанд та тасалдуулах ёсгүй. Гадны ч вэ, дотоодын ч вэ, бизнес эрхлэгчид авилгад идэгдсэн улсад шинэ бизнес эрхлэх, хөрөнгө оруулахгүй нь тодорхой. Тийм учраас таны өнөөдрийн өөрийгөө их амин хуваа хичээсэн авилгын үйлдэл таны, миний, бидний Монгол улсын нэр хүндийг унгаазгахгүй боломжийг тасалдаг гэдгийг мартах учиргүй. Таны гიშгсэн газар хүрсэн мөнгөд мөртөө нүрдэг гэдгийг энэ удаагийнхаа нэвтрүүлгээр ойлгуулахыг зорилоо.